Мариэл Рүсэгчээ, би танаас нэг асуулт асууж болох уу? Энэ нь Библиэд дээрх Галаат номын 2 дугаар бүлгийн 11-р эшлэлтэй холбоотой юм. Энд ингэж бичжээ. Харин Кефиг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Учир нь тэр буруутан болоод байлаа. Яаковын хэдэн хүнийг ирэхээс өмнө харийнхантай хоололдог байсан атлаа. Тэднийг ирэхэд тэр хослуулагстаас сэрвэж харийнхнаас холдон зай барьсан юм. Бусад евдээчүүд ч түүний хамт 2 нүүр гаргацгаасан. Түүнчлэн Барнаб хүртэл 2 нүүрт байдалд нь автсан юм. Мариэл Рүсэгчээ, Паул элч яагаад ингэж ихээр дургуутсан юм бол? Бидний ойлгож байгаагаар Илч Петр евдээчүүдэд сайн мэдээг тунхаглах үүрэгтэй байсан бөгөөд тухайн нөхцөл байдалд сайн мэдээг түгээхийн тулд ингэж хандсан юм болов? Та бидэнд энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу? Баярлалаа Мариэл Рүсэгчээ. Энд тухайн үед болсон нэгэн үйл явдлын талаар бичсэн байна. Үүнд Илч Петр евдээчүүдээс эмээсний улмаас 2 дахь зан гаргасныг Илч Паул болж харсан тухай өгүүлдэг. Илч Петр евдээчүүдэд сайн мэдээг тунхаглах үүрэгтэй байсан бол харин Илч Паул нь харь үндэстнүүдэд сайн мэдээг тунхаглаж байв. Гэсэн хэдий ч чуулганд евдээчүүд болон харь үндэстнүүд хамтдаа цуглардаг байсан. Энэ үед Илч Петр евдээчүүдийн шүүмжлэлээс эмээж байжээ. Энэ бол сайн мэдээ дөнгөж дэлгэрч эхэлж байсан үе гэдгийг санах хэрэгтэй. Олон зууны турш Бурхны хууль евдэн ард түмэнд өгөгдсөн байсан бөгөөд бусад үндэстнүүд шүтэн шүтэж төрөл бүрийн зан үйл үлддэг байсан. Иймээс тухайн үед евдээчүүд болон харь үндэстнүүдийн хооронд тодорхой ялгаа байсаар байсан юм. Эзэн Есүс Христийн сайн мэдээ тунхаглагдсанаас хойш Илч Паул харь үндэстнүүдэд өөрөөр хэлбэл евдээ бус хүмүүст сайн мэдээг түгээж эхэлсэн. Илч Петр харин евдээчүүдэд үйлчлэх даалгавартай байв. Тиймээс евдээчүүд Петрт та яагаад харь үндэстнүүдтэй хамт байдаг юм бэ? Яагаад тэдэнтэй хамт хоололдог юм бэ? Яагаад тэдэнтэй нөхөрлөдөг юм бэ? гэж асуухыг хэмээн эмээж байжээ. Энэ айцаас болж тэрээр тэднээс зайгаа барьсан байна. Тэр үед Илч Петрийн итгэл нутаг нийтэндээ сайн мэдээгээр дамжуулан евдээчүүд болон харь үндэстнүүд одоо Бурхны өмнө нэг болсон гэдгийг зөрөгтэй тайлбарлахад хараахан бэхжээгүй байв. Учир нь Бурхны өмнө ялгаа байхаа болсон байсан. Есүс Христэд болон сайн мэдээнд итгэдэг хүмүүр евдээ эсвэл харь үндэстэн байхаас үл хамааран Бурхан харьяалагддаг болсон юм. Гэсэн хэдий ч Илч Петр айж байсан. Түүний айсан шалтгаан нь тэр үед өөр зүйл итгэдэг хүмүүсийг зөвхөн шүүмжлээд ч зогсохгүй, мөн амь насанд нь хүртэл халтдаг байв. Тиймээс тэрээр айцаасаа болж евдээчүүдийн дэргэд харь үндэстнүүдээс зайгаа барин тэдэнд бүдрэх шалтгаан гарахгүй байхыг хүсжээ. Паул элч энэ тухай мэдээд түүнийг зэмлэсэн юм. Тэрээр чи итгэлдээ бат зогсох ёстой. Чи Есүс Христийн сайн мэдээнд тууштай байх хэрэгтэй. Чи юунаас айгаа вэ? Яагаад өөрийгөө нууж байгаа юм бэ? гэж хэлсэн. Паул үнийг хоёрдмол байдал хийж үзсэн бөгөөд тэдний хооронд асуудал үүссэн юм. Паул Илч Петрт ямар ч үед хэний ч өмнө итгэлээсээ болж ижих ёсгүй заасан. Энэ сургамж нь өнөөдөр бидэнд ч хамааралтай. Заримдаа бид гэр бүл, найз нөхөд маань биднийг сунг явдаг гэдгийг мэдчихвээ гэж имээдэг. Шүүмжлэл, доор тохуу, эсвэл эсэргүүцэл авахаас айсандаа бид өөрсдийнхөө итгэл үнэмшлийг, үннийг нуухгүй гардаг. Бурхан бидэнд үүхээр итгэлдээ тууштай бат байхыг зааж байгаа юм. Бид Бурханд итгэх итгэлээсээ ичихгүйхээр харин зоригтой бөгөөд михми тэнгэр явах хэрэгтэй. Бурханы замыг даглаа гэд бидэнд бусдаас айх шаардлага байхгүй шүү дээ. Хэдийгээр зарим нэгэн хүн биднийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байсан ч бид итгэлдээ бат зогсох хэрэгтэй. Учир нь бид Бурханд хамаардаг, Бурханы сүмд цугладаг хүмүүс юм. Энэ дэлхий дээрх олон зүйл төр зүрийнх буюу жинхэнэ үн цэнгүй болохыг бид ойлгосон хүмүүс юм. Иймээс бид бүрэн итгэлтэйгээр би итгэгч хүн. Би эзэнд итгэдэг. Бурхан над руу ярьсан. Тэр надтай хамт байдаг. Тиймээс би шүүмжлэл, доох тохоноос болж түүнд итгэх хэдийгээ няцаахгүй гэж хэлж чаддаг байх ёстой.
Паул ич болон Петр ич нарын хооронд болсон энэ үйл явдлаас бид суралцах хэрэгтэй. Паул итгэлтэй бат шийдэмгий байсан бөгөөд ич Петр түүнээс түүштэй байх, мөн итгэлтэй бат зогсох, зөрөгтэй байх нь зөв зам гэдгийг ойлгосон юм.